Дараагийн мэдээг танилцуулъя. Ойрхон орнуудад үүссэн мөргөлдөөн, дайн байлдааны үйл ажиллагааны улмаас газрын тоос байгалийн хийтэй холбоотой тасалдал үүсэж байгаа. За үүнтэй холбогдуулан улс орнууд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. За тухайлах юм бол бүгд найрамд Солонгос улсын засгийн газраас 5 гарагт мэдээлэл гаргасан байна. За энэхүү мэдээлэл дуртагта ойрхон орнуудын мөргөлдөөний улмаас үүссэн нийлүүлэлтийн ачааллын улмаас газрын тосны түгшүүрийн тохиоллыг нэмэгдүүлсэн. За дараа нь бол эх 7 хоногоос эхлэн эрчим хүчний эрэлтийг хязгаарлах зорилгоор төрийн хөвшлөлийн тээврийн хэрэгслийн хоргийг 5 өдөр тутам нэг байсан гэдгийг нь 2 болгож тэгш сондгоогоор нь ээлжлүүлэн хэрэгжүүлэх замаар хориглосон энэ үйл ажиллагааг чангатгаар болсон байна. 3 дугаар сарын 25-наас хойш хэрэгжиж байгаа өмнөх 5 өдрийн ээлжийн хуваар нь хувийн хвшилт сайн дурын шинжтэй хэвээр байгаа юм. За шинэхүү одоо хэрэгжүүлж байгаа энэхүү хэмнэлтийн бодлогын дагуу төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон дээр нь үндэслэн ажлын 2 өдөр тутамд жолоотхыг нь хязгаарлахаар болж байгаа бол засгийн газрын агентлагуудын эзэмшдэг нийтийн зогсоолуудад 5 өдрийн тусдаа ээлжийн хуваарийг өргөжлүүлэн мөрдөхөр болсон гэдгийг уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам мэдгдсэн байна. За энэхүү мэдээллийг ажил дөрвийн сайд Ким Жонг Кван мөн өдөр нөөцийн аюулгүй байдлын зөвлөлийн 5 дахь хурлыг даргалж авах үедээ гаргасан. Засгийн газар пүрэв гарагаас эхлэн түүхий газрын тосны сэрэмжлүүлгийн төвшинг өмнө нь бол анхааруулах төвшөнтэй байсан боловч сэрэмжлүүлэх болгож байгаа юм байна. Байгалийн хийн төвшинг харин анхаарах ёстой гэсэн төвшнгөөс сэрэмжлүүлэх болгон нэмэгдүүлсэн эрчим хүчний боловсрол тасалдал үүсэх эрсдэл байгааг бол харуулж байгаа. За тийм учраас зохицуулах зорилгоор энэхүү авч байгаа арга хэмжээнийхээ үйлчлэх хүрээг өргөжүүлж байгаа юм байна. Солонгосын нөөцийн аюулгүй байдлын төгшүүрийн систем гэж байдаг. За энэхүү систем нь хямрал хэр ноцтой байгаа, өдөр тутмын амьдрал эдийн засгт ямар болцшгүй нөлөөлөл үзүүлж байгаа зэргээс нь харгалзан анхааруулах, сэрэмжлүүлэх, төгшүүр өгөх ноцтой гэсэн 4 төвшнгөөр эрсдлийг үнэлж олон нийтэд анхааруулгыг түгээдэг. Түүхий газрын тосны тасалдлын аюулыг анх 3 дугаар сарын 5-ны өдөр анхааруулах төвшин болгосон бол 3 дугаар сарын 18-нд Ормосын хоолойг хаасны дараа хангамжийн нөхцөл байдал муудсантай холбогдуулан сэрэмжлүүлэх төвшин болгосон байна. За харин байгалийн хийг 3 дугаар сарын 5-наас хойш бол анхааруулах төвшөнд байлгасаар байгаа юм. За уулзалт нь дотоод хэргийн яам, аюулгүй байдлын яам, уур амьсгал, эрчим хүч, байгаль орчин, газар дэд бүтцэд тээврийн яам зэрэг засгийн газрын 15 яам мөн Солонгосын үндэсний газрын тосны корпорац, Солонгосын хийн корпорац, Солонгосын газрын тосны менежментийн алба гэсэн одоо 9 агентлагийн төлөөлөгчид оролцож газрын тостой холбоотой үүссэн нөхцөл байдал за мөн байгалийн хийгээс үүссэн эрчим хүчний тасалдал үүсгэхтэй холбогдуулан олон нийтэд чиглэсэн арга хэмжээгээ энэхүү зарласан байна. За энэхүү одоо бас уулзалтыг төрийн байгууллагууд болон томоохон хувийн хвшил нийлүүлэгчдийг оролцуулах замаар хоорондын уялдаа холбоог хангаж уулзалт зохион байгуулсан. За нийлүүлэлтийн тасалд тодорхой болсны дараа түүхий газрын тосны түгшүүрийн төвшинг зарласан. 3 дугаар сарын 1-нд Ормосын хоолой хаагдахаас өмнө тус хоолойгоор сүүлчийн танкер 3 дугаар сарын 20-нд Солонгост ирсэн. За үүний үр дүнд импорт 10 гаруй хоног бол зогссон байдалтай байна. Ойрхон орнуудын газрын тосны байгууламжинд үргэлжлүүлэн Ираны зүгээс халдлага үүсгэж байгаа нь геополитикийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн. За үүний зэрэгцээ байгалийн хийн хангамж өөр их өсвөрөөр доктортой хэвээр байгаа ч гэсэн зүүн Азад үн огцон өсөх захилгаан халаалтын зардлыг нэмэгдүүлэх нөлөөллийг үзүүлж байгаа. За тийм учраас Солонгос зэрэг зарим орнуудын зүгээс ард иргэдэд дэмжих, ахуй амьдралыг нь хөнгөвчлөх, за мөн үнийн дарамтыг иргэд болон аж ахуй нэгж бизнесүүдэд аль болох мэдрэгдүүлэхгүй байх зорилгоор засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа юм. За Солонгосын хувьд бол бусад орнуудаас ялгаатай нь энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн нөөц одоо ийм сайтай улс байгаа. За өөрөөр хэлбэл эдийн засаг хөгжиж байх үед бол хуримтлуулал болон одоо бусад төсвийн арга хэмжээг бол сайн хэрэгжүүлсээс энэхүү одоо цаг хэцүү болсон үед бол нөөцөөсөө гаргаж тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байгаагаас нь бол харагдаж байгаа юм. За энэ нь бол улс орнуудад бас тодорхой сайн жишг болох боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм. За өөрөөр хэлбэл ийхүү одоо геополитикийн хямралууд удаа дараа болох нь тодорхой байгаа учраас улс орнууд үүндээ бэлдсэн арга хэмжээг бол цаг тухайд нь авах хэрэгтэй. За ингээд байдал хүндэрч хямарсан тохиолдолд өөрийнхөө одоо нөөцийн сангаас тухайн эдийн засгаа туслах, дэмжих ийм бодлогыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа. За тийм учраас хуримтлал гэдэг бол маш чухал вэ гэдгийг энэхүү Солонгос улсын жишээ харуулж байгаамаа.